2013 онд хийгдсэн судалгаагаар ерөнхийдөө энэ 50-аас дээш насны хүн амын дотор сохрол төрөгдөг зовлон өвчний нэгдүгээр байрт бол болор цах өвчин орсон байгаа. За хоёрдугаар байрт нь энэ глауком өвчин орсон 20%-тай. Тэгэхээр зэрэг хүүхдийн өвчлөлийн хувьд бол энэ өвчлөл нь бол бас арай ондоо. Одоо дэлгэцийн хамааралтай хүүхдүүд маш их телевиз үзэх, гар утсаар тоглох гэх мэтчлэнгийн ийм одоо дэлгэцийн хамааралтай болсон учраас хараа муудах асуудал бол бас нэлээд их байна. Тэгэхээр зэрэг хүүхдийн тохиолдлуудыг бол бид нар их хүүхдийн эрүүл мэндийн улсын төв дээр зөвхөн бидний тасаг ажилладаг. За тэгээд бүх сургуулийн хүүхдүүдийг бол ер нь 6 настай сургуульд орлоо гэхэд жилд дор хаяж 2 удаа бол үзүүлж явах ёстой. Ялангуяа өсвөр насны 10-аас 15 насны хүүхдүүдийн доторх одоо харааны гэрлийн хугарлын гажиг буюу шил зүүлгэх шаардлага бол нэн их хэрэгцээтэй байгаа гэж үздэг.